Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэн Сайскор подкастынхаа анхны дугаарыг хүргэж чадаа таатай байна. Сайскор подкаст маань иргэдийн санхүүгийн боловсролд хэрэгтэй мэдээллийг салбарын экспертүүдтэй хамтран энгийн хэлээр хүргэх зорилготой подкаст юм аа. Ингээд өнөөдрийн маань подкастт санхүү эдийн засгийн сургуулийн бакалаврын сургалт судалгаа хариуцсан проректор, бизнесийн ухааны доктор Мөнхцээ багшаа орж оролцуулаад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За подкастынхаа хамгийн эхний асуулт салхийг агарч асуух асуулт маань таны намтар төвөгтэй холбоотой. Ялангуяа боловсролын талаар бид сонирхож асуумаар байна л да. Санхүү эдийн засгийнхаа сургуулийн магистр Австралийн Монашиг сургуулийн магистр тэгээд дээрэс нь бизнесийн ухааны доктор гэхээр боловсролын ингээд цол хэрэгэмтэй. Тэгэхээр бүр бага наснаасаа л одоо өөрийнхөө карьер боловсролын замдлыг ингэж харж явуу. Энэ талаараа бид нартай уулзаач. За бас энэ подкастыг үзэж байгаа хүмүүс донд бас мэргэжлээ сонгохыг сонирхож байгаа бас хүүхд залуучууд байж магадгүй гэж бодож байна. За яг намайг мэргэжлээ сонгож байгаа үед бол 90-ад оны сүүл үе байсан. Эдийн засаг нэлээд хүндрэлтэй. Тэгээ ямар мэргэжил сонгох уу, яах уу, их үү гэдэгт дээр бол тухайд бол картын барааны үе гэдэг. Эдийн засаг нэлээд хүндрэлтэй үе байсан учраас ямар ч гэсэн эдийн засаг санхүүгийн чиглэлээр суралцах юм бол эдийн засаг санхүүгийнхаа мэдлэгийг дээшлүүлэх юм бол за өрхийн одоо манай бол юм өрхийн аж ахуй бас хэрхэлдэг байсан. Тэрнийхээ санхүү удирдах боломжтой юм байна. Гэт ерөнхийдөө энэ санхүүтэй холбоотойгоор өрхийн карьерийг бол одоо амьдралын хүнд нөхцлөөс бол харсан гэсэн. Тэгээд яг энэ мэргэжлийг эзэмшээд ингэ явж явах хугацаанд бол энэ мэргэжлийг эзэмшсэндээ ерөөсөө харамсдаггүй. 2005 онд санхүү эдийн засгийн дээд сургуулаа хахад банкны удирдлагын ангийг бол төгссөн. Тэгээд яг тухайн үедээ бол яг 2005 он гэдэг чинь эдийн засгийн одоо хүндрэлийг даваад санхүүгийн систем дараагийн үе рүүгээ шилжижсэн дэлхийн нийтээр ийм онцлог үе байсан. Тэгээд тухайн үед бол эрсдлийн удирдлага гэдэг зүйл Монгол шинээр нэвтэрч орж ирсэн байсан. Яг намайг суралцж байхад тийм хичээл байгаагүй ч гэсэн яг намайг сургууль багшаар үлдэхэд би тэр хичээлийг заах хэрэгтэй болсон. Тэгээд яг энэ санхүүгийн удирдлага, эрсдлийн удирдлага гэдэг зүйлсийг сонирхож судлаад одоо 20 гаруй жил болсон байна. Тэгээд энэ хугацаанд төрсөн бас хийж исэн судалгаануудын үр дүнгээс харахад иргэдийн хувьд хувь хүнийхээ санхүүг удирдах, за цаашлаад үрх гэрийнхээ санхүүг удирдах, за байгууллагын санхүүгээ зөв төлөвлөх, за энэс цаашлаад улс орны төсөв санхүүг зөв удирдах гэдэг энэ асуудал бол одоо иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь бол маш чухал юм байна. За зарим хүмүүс тодорхой мэргэжлэр ингээд мэргэжсэн байдаг инженер, за эсвэл инженер техник, IT-ийн хүмүүс гэх. Тэр эдгээр хүмүүс маань тухайн мэргэжилтэд сайн боловч яг мөнгөөр сахлаа яаж зөв зохистой удирдах вэ? Ямар үед нь зээл авах вэ? Ямар үед нь хадгалах юм? Ямар үед нь хөрөнгө оруулах юм гэдэг энэ мэдлэг мэдээлэл бол нэлээд чухал юм байна гэж ингэж бодсон. Тэгээд 2013 онд болохоор банкны санхүүгийн хямралын үйдэх эрсдлийн удирдлага гэсэн чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан. Тэгэхээр тэр үе бол яг санхүүгийн дэлхийн нийтийн санхүүгийн хямрал гэдэг дараах нь шүү дээ. Тэгэхээр эрсдэл гэдэг шинэ үгтэй танилцаад судлаа байжсэн чинь хямрал гэдэг үгтэй дахиад танилцаад судлах юм хэрэгцээ гарсан. Хямрал гэдэг үгийг зүгээр сонсоод өнгөрч ирснээс бид нар яг битэр мэдэрч хэдэн төрлийн хямрал байлээ, юунаас болдгийг гэдгийг ингэж мэдэхгүй юм цаг үе дээр бол байсан. Тэгээд тухайн үед хийжсэн судалгаан дээр бас нэг сонирхолтой зүйл гарсан. Хямрал нь дандаа тодорхой давтамжтай болд юм бид. Бид нар нэг хэсэгтээ ингээд нар гарчгаар цаашдаа ч гэсэн нар гарна гэж мартчихдаг тий. Тэгэхээр хямралын дараа юу болдог гэхээр өө эрсдлийн удирдлагч айгүй хэрэгтэй юм байна гэж бүгдээрээ л энэ хямрал гэдэг эрсдэл. Тэгээд дахиад нэг эдийн засаг дахиад жоохон сэргээд ирэхээр мартчихдаг. Тэгэхээр ер нь бол байнгын бэлэн байдалд байх хэрэгтэй. Тэгэхээр эдийн засаг бол энэ тодорхой давтамжтай, мөчлөгтэйгээр тодорхой хугацаанд өсдөг, тогтворчдөг, ундаг, яроолын зэгтээ очдөг, эргээ сайжирдаг. Ийм циклтэй юм байна л да. Тэгэхээр хувь хүмүүсээ ч гэсэн өөрийнхөө байгууллагч гэсэн өөрийнхөө санхүүг төлөвлөхдөө энэ мөчлөг гэдэг зүйл байд юм байна. Бизнесийн мөчлөг гэдэг зүйл байд юм байна гэдгийг бас их бодож явах юм хэрэгцээ шаардлагатай гэдэг. За тэгээд энэ эрсдэл, хямрал гэдэг үгнүүдтэй танилцж байж байгаад өнгөрсөн 2024-5 оноос эхлээд бол би төслийн удирдлагаар бас мэргэшгээд одоо PMI гэдэг олон улсын PMP гэдэг олон улсын төслийн менежментийн юм зэрэг цол бас эзэмшээд ингээд явж байгаа. Тэгэхээр яагаад ийшээ орж байгаа гэхээр ажлын арга барилыг хийхэд бас дахиад суралцах хэрэгтэй болж байгаа. Одоо нөгөө санхүүгийн мэдлэг маань бас хангалттай биш болоод энэ санхүүгийнхаа эрсдлийнхаа мэдлэгийг бас үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай төлөвлөх зохион байгуулах юм хэрэгцээ шаардлага байна. Тэгэхээр бас
боловсрол гэдэг дээр зөвхөн одоо зэрэг цол авах гэхээс илүүтэйгээр тэрний цаана байгаа зүйлийг одоо олж мэдээж авах. Тэгээ тэрийгэ өөрийнхөө ажил дээрээ үр дүнгийн гаргах энэ хэсэг бол маш их чухал гэж. Тэгэхээр таны ярианаас яг л нөгөө тасралтгүй боловсрол гэдэг үг санаад орж байна л да. Түрүүнд ингээ хэлсэн иргэн аж ахуй нэгж улсын төсөв гэхээр одоо нэг санхүү менежмент гэж нэг яригдж байна, эрсдэл гэж яригдж байна, санхүүгийн боловсрол гэдэг чинь тий. Тэгэхээр эдгээр ингээ ялгаатай ойлголтууд юм уу? Одоо хувь хүний төвшөнд, өрхийн төвшөнд, аж ахуй нэгж байгууллагын төвшөнд, төрийн төвшөнд ингээд санхүү нэг ойролцоо шин чанар нь юу аах уу? Тий. Эрсдэл одоо тэр өөр ялгаатай байгууллага институтууд яаж нөлөөлт юм бол тэгэхээр санхүүгийн ойлголт бол нэг л ойлголт гэж бол би хардаг. Хэдийгээр ингээд нөгөө нэг хичээлээ заахтаа одоо бас санхүүгийн ойлголтуудыг ярихдаа хувь хүн дээр нь тулгуурлаад ярьцгаар дараа нь тэрийг байгууллах руу эсвэл дараа тэрнийг улс орн руу шилжүүлээд ойлгоход нийлээдгүй хялбар болчтой. Тэгэхээр санхүү гэдэг бол мөнгө урсгалыг удирдах урлаг гэж бүр хэлдэг тийм. Тэгэхээр мөнгөө яаж зөв удирдах вэ гэж. За жишээлбэл танд 1 сарын хугацаатай 10 сая төгрөг ингээд сул байжаа гэж бод. Ягаад гэвэл одоо танд 10 сая төгрөг сарын дараа ингээд зарцуулах хэрэгцээ байгаа. Тэрийг хаана хадгалах вэ гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй болно. За яг хувийн дээр 1 сая 10 сая. За компани болоо 100 сая. За улс орны хэмжээнд тэрбум 100 тэрбум их 80 гэдэг ийм дүн бас яригдчих болно. Тэгэхээр 1 сарын хугацаанд энэ мөнгийг би дэрэнд ороо эсвэл кассанда хадгалах уу? Эсвэл банкны харилцааг дансанд хийх үү? Аль эсвэл хадгаламжинд 1 сарын хугацаатай хийх үү? Эсвэл хөрөнгөний зах зээл дээр 1 сарын дараа хугацаанд дуусах мөнцөөсөө худалдаж авах уу? Эднэрийн цаана бол ялгаатай өгөөж ялгаатай эрсдэл гарч ирнэ. Тэгээ би бас энэ дээр өөрөө бас туршилт хийж үзлээ л дээ. Сая бас нэг нэлээ өндөр дүнтэй худалдаа авалт хийх гэжсэн чинь нөгөө гэрээ хойшлчлоо. За бас нэг 10 хоногийн хугацаанд хойшлчлоо. Тэгээ за яах вэ би ч өөрөө ийм ярьдаг хүн гээ. Тэгээд бас хугацаатай хийх гэхээр бас тэр чинь арай 10 хоног ч богиндод. Тэгээд хугацааг хадгаламж хийгээд харлаа. Тэгэхээр тэрний үр дүнд бас овоо хөрхөн юм хадгаламжийн хүү бол надад ороод ирчээ. Тэрийг 10 хоног юм чинь гээд тоохгүй өнгөрсөн болвол эндээс бол олох байсан орлогоо олж чадахгүй буюу алдагдсан боломж өртөг нэмэгдэн. Тэгэхээр ерөнхийдөө мөнгө урсгал мөнгө хүмүүст байгаа бол яаж тэрийг 1 хоног гэлтгүүгээр те 1000 төгрөг суул байна гэж бодохгүйгээр тэрийг яаж ингэж өсөж үржүүлэх вэ гэдэг талаас бодох. Тэгэхээр энэ л нөгөө мөнгө урсгалын менежмент болчиход байна. Зарим тохиолдолд бол дандаа бид нэр ингээ мөнгөний илүүдэлтэй байгаад байна гэж байхгүй. Бас зарим тохиолдолд төлөвлөсөн орлого орж ирэхгүй, зарим тохиолдолд гинтийн зардал гарах юм хэрэгцээнүүд үүсч болно. Тэгэхээр одоо орох гарах мөнгө урсгалын зүрх нь хасах болох буюу мөнгөний хэрэгцээ шаардлага хувь хүнсгэд тэгээ аж ахуйн нэгж улс орон бүгдээрэнд нь үүснэ. Тэгэхээр энэ тохиолдолд яаж хамгийн бага зардлаар мөнгөтэй болох вэ гэдэг ийм зүйлийг бас бодож үзэх хэрэгтэй. Тэгэхээр ийм олон төрлийн одоо санхүүжилт авах боломжтой талуудаа тодорхойлоо. Тэгээд хамгийн бага зардалтаагаас нь эхлээл сонголтоо хийгээд явна гэсэн үг. Тэгэхээр энэ бүгдчил өөрөө одоо санхүүгийн эрүүл мэнд боловсрол болчиход шүү дээ. Санхүүгийн боловсрол эрүүл мэнд гэхээр ер нь одоо юу хамаарагдах вэ? За орлого одоо хадгаламж гэдэг таны ярианд дурдагдлаа тий. Тэгснэ хэрвээ мөнгө өрнгийн дутагдал гарч ирэх юм бол тэрийг хамгийн бага их усвартэйгээр тий судалж чаад хийх гэж ярьлаа. Ер нь боловсролтой санхүүгийн боловсролтой иргэн гэх юм бол ямар үнэ хэлэх вэ? Санхүүгийн бид 2017-8 оны үед бас сургуулийн баг нөгөө санхүүгийн хүртээмж боловсрол гэсэн судалгааг Монгол ангитаас хамтарч хийж исэн. Тэгээ тэрэн дээр юу гэж гарсан бэ гэхээр Монгол улсын хувьд бол санхүүгийн хүртээмж харьцангуй сайн юм байна Азийн улс орнуудтай харьцуулахад. Тэгэхээр яагаад сайн байна гэхээр нөгөө банкны салбар нэг чинь тоо ихтэй. Хүн болгон банкны үйлчлэгийг ямар цаадгүйгээр бол авчиж болдог. Малчин өргөч гэсэн санхүүгийн үйлчлэгээ ингээд авчиж болдог. Ийм санхүүгийн хүртээмжээр бол тийм муу улс орн бас биш юм байна. Банк санхүүгийн системийн хүртээмж бол харьцангуй сайн гэсэн юм үр дүн бол гарсан. Тааруу байгаа үзүүлэлт нь юу гарч ирсэн бэ гэхээр санхүүгийн боловсрол. Тэгэхээр санхүүгийн боловсрол гэдгийн цаана юу болох ч байгаа вэ гэхээр орж ирж байгаа мөнгө, гарч байгаа мөнгөө ингэж зөв оновчтой нэгдүгээрт ингэж тооцож харж чаддаг. Хоёрдугаар тэр орлогоо зөв оновчтой хуваарлаж чаддаг ийм асуудал. Тэгэхээр орлогоо хуваарлна гэхээр юу юунд хуваарлах вэ? Мэдээж хэрэг бидний нөгөө өдөр тутмын зардлууд бол гарч байгаа. Энэ бол өнөөдрийн зардал. Зарим хэсгийг нь бол ирээдүйн зардалтай хийх ёстой юм л да. Одоо хоримтлал гэсэн үг тийм. Тэр хоримтлалын олон хэлбэрүүд гэж бол. Тэгвэл яг хэдэн хувийн өнөөдөртөө зарцуулаад хэдэн хувийн ирээдүйдээ зарцуулах вэ гэдэг дээр бол бас Америкийн Нобелийн шагналт эдийн засагчдын алтан дүрмийн хадгаламж гэсэн юм дүрэн байдаг. Тэгээ энэ нас надад
судлаа явуулж байхад их сонирхолтой санагдсан. 30% гэдэг тоог бол Америкийн одоо тоо статистик дээр гаргасан байна. Тэгэхээр эдийн засаг ямар тохиолдолд ийм доктортой сайн одоо хөгжилтэй байх вэ гэхээр 70%-ийн орлогынхаа 70% өнөөдөртөө зарцуулждаг. Тэр нь одоо өнөөдрийнхөө эдийн засгийн өсөлтийг бий болгох чинь гэсэн. 30%-ийг нь ирээдүйд гарч болцсошгүй тэр эрсдлүүдтэй ингэж хадгалцдаг байвал их зүгээр юм байна гэд. Тэгээ би бас өөрийнхөө санхүүдээр би ер нь хэдэн хувийг нь хадгалж чадж байгаа гэдгийг ингэж жилээрээ тооцож харах юм сонирхолтой л та. Тэгээ ингээ яг жилдээ мэдээж иргэний ялгаад одоо гарч ирнэ. Тэгээ саяхан бас өөр хүний бас судалгаа уншиж ирсэн чинь энэ тоон нөгөө наснаас хамаарч өөрчлөгддөг. Одоо залуу хүмүүсийн хувьд бол яг 30-ыг хоригдлуулах нь маш төвөгтэй. Боломж багтай гэж маш боломж багтай. Гэтэл одоо тэтгэврт гарах төхөөд ирэхээр хүмүүсийн хэрэглээ бас нөгөө нэлээ хангагдсан. Тийм учраас заавал өнөөдөр хийх хэрэглээд авах шаардлага. Тэгэхээр ер нь хувь хүмүүсийн санхүүгийн боловсрол гэхээр олж байгаа орлогынхаа тодорхой хувийг нь өнөөдөртөө тодорхой хувийг нь ирээдүйд. Гэхдээ жил ирэх тусам ирээдүй рүү хадгалж байгаа хэсэг дээрээ жоохон төлхөө хувийн жин тавиад явах. Энэ нь бол тухайн хүний хувьд одоо санхүүгийн зөв менежмент болно гэж ингэж харж байна. Ер нь яа гэм бол одоо монголчууд эргэн тойрны хүмүүс ингээ харахаар хадгаламжтай гэхээс илүү зээлт өгөх их болчиход байгаа байхгүй тий. Гэхдээ бараг нэг зээлээр тогтохгүй нэлээд олон зээлтэй тэрийг хооронд нь менеж хийдэг. Тим кейс илүү сонсож байгаа болохоос одоо хадгаламжтай иргэдийн тоог хэрэг үед юм бол яг одоо алтан дүрм шиг тий 20-30% хадгалдаг тэрийгэ дадлуулгацсан иргэдийн тоог гэх юм уу тий нийтдээ харьцуулахад ойролцоогоор тэд үүдэг гэсэн тань тиймээс судалгаа мэдээлэл байгаа болов. За яг бүр аль биесний тоо статистик бол алга. Тэгээд статистикийн хорооны нэг өрхийн орлого зардлын бүтцийг харж байхад бол монголчуудын хувьд бол хасах мөнгө урсгалтай явдаг. Орлого нь арай бага шиг, зардал нь их. Тэгэхээр тэр хоёрын зөрүү нь юу вэ гэхээр зээл гэдэг. Тэгээ өмнөх жилүүдтэй харьцуулахад нөгөө хүмүүсийн хадгаламжийн нөгөө өрхийн орлого зардлын бүтц дотор хадгаламж гэсэн хэсэг нь бол ер нь буураад байгаа гэж харагдаж байна. Тэгээд ингээ хадгаламж буураад байгаа мó гэхээр нөгөө нийт банкудад байгаа хадгаламжийн дүн бол байнгын өсөлттэй бол харагдаж байгаа. Тэгэхээр тэгээ бас ингээ хичээл ороод ингээ ангийн дунджийг хараа. За хэдэн үе яаж ийн гэдэг ингээд асуух тандах байдлаар харахад одоо 30 хүний бол 10 хүн нь бол ингээ хоригдлыг бол яг сая ярьсан шиг за яг 30 20 тэрийг нь бол хэлж мэдгүй. Гэхдээ тодорхой хэмжээний хоригдлах зуршилтай ийм хүмүүс бол байгаа. Тэгэхээр тэр хүмүүс яагаад хоригдлаад байгаа юм бэ гэхээр өөрийнхөө бас төвчиж болох зардлуудаа төвчээд ингээд хоригдлыг бол үүсгэж байгаа. Түүнээс биш хүн болгон л iPhone-ы хамгийн сүүлийн одоо хувилбарыг болмаар байна тийм. Бүр баг гараагүй хувилбарыг ч авмаар байна тийм. Ер нь бол бүгдийг л авмаар байна. Гэхдээ яг тухайн хүмүүсийн хувьд нөгөө хуримтлал үүсгэж байгаа зорилго нь тодорхой бол бас өнөөдрийнхөө зардлыг бол бас танах ийм боломж бол бүрдэж болох юм. Жишээлбэл одоо залуу гэр бүлүүдийн хувьд ч юм уу ер нь эцэг их болсон хүмүүсийн хувьд бол хүүхдийн боловсрал маш чухал байдаг. Тэгэхээр хүүхдийнхээ боловсрал зориулаад хуримтлж байгаа гэсэн хүмүүс бол одоо маш их байгаа. Тийм. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд болохоор нөгөө зорилго нь тодорхойгүй учраас магадгүй тийм байж болно. Зээлийн хувьд хүмүүс бас асуудаг л та энэ зээл чи ер нь муу зүйл юм уу гэдэг. Тэгэхээр зээл ахын зөв үү буруу юу те. Тэгэхээр энэ би бол яг энэ санхүүгийнхаа ойлголтоор бол зээлийг бол сайн зүйл гэж үздэг. Санхүүгийн хөшүүрэг тэгээ физиктэр бид нар үздэг хөшүүрэг байвал дэлхийгч одоо өргөх боломжтой гэдэг шиг санхүүгийн хөшүүрэг буюу энэ зээл байжээж хувь хүн за тэгээ аль эсвэл аж ахуй нэгж улс орон ч гэсэн яг энэ зээлтэй байж үйл ажиллагаа илүү их өргөн цаар хүрээд өөрийнхөө зорьсон зорилготой арай богино хугацаанд хүрэхин боломжийг бүрдүүлдэг учраас зээл бол ерөөсөө муу зүйл биш. Энэ бол харин ч одоо тэлэх боломж өгдөг хөшүүрэг боломжийг тий олгодог ийм сайн зүйл гэж хэлж. Хамгийн гол харин анхаарах юм нь ямар зорилгоор зээл авч байгаа гэдэг нь энэ амрын асуудал байдаг тий. Тэгэхээр ирээдүйд хөрөнгө оруулалт хийх зорилгоор жишээлбэл би орон сууцны зээл авч байгаа бол турист төлж явахаар зээлээ аваад дотор нь амьдраад тэгээд төлж байгаа бол энэ бол хөрөнгө оруулалт. Тэр ер нь бол хөрөнгө оруулалт талдаа тэгээд танд өндөр өгөөж өгдөг ийм зүйлүүд дээр бол зээл авах хэрэгтэй. Жишээлбэл түрүүжин гар утасны кейс дээр ярьж байхад цуг ажиллаж исэн хүн маань хамгийн сүүлийн одоо ийм гар утас авлаа л да нэлээд хэдэн жил юм. Тэгээд 7 хоног хугацаа хулгаад алдцсан. Тэгээд нөгөөтгөө эрсдлийн хулгаад алдчихж байгаа. Тэгээд тэрийг ингээд 3 жилийн турш цалингаасаа төлж авах. Тэгэхээр нөгөө бариагүй утасныхаа төлбөрийг төлөх гэдэг бол маш ийм төвхтэй
сэтгэл ханамжгүй гэсэндээ тийм асуудлыг бол үүсгэж. Тэгэхээр ерөнхийдөө бол зээл сайн зүйл юм ямар зориулалтаар ах уу, энэ надад ямар өгөөж хүү гэдэг дээрээ сайн бодоо шийдвэрээ гаргах хэрэгтэй гэдэг ийм зүйл байна. Буцаад тэр оруулж байгаа зүйл нь өөрөө зардал болдог байна уу? Эсвэл буцаад орлого оруулдаг, эдийн засгийн үр ашгийг нэмэгддэг тийм зорилготой байна уу гэдэг нь хамгийн чухал. Тэгэхээр ер нь орлого олж ирэвэл боломжийнхаа яриг бас зээл авч явах хэрэгтэй. Гэхдээ бас энэний цаана нэг ийм даах чадвар гэдэг ойлголттой тийм. Тэгээд бидэд бас нөгөө Монгол улсын өрийн таац дээр судалгаа хийжсэн. Яг өрхтөр бол судалгаа тооцоо хийжсэн бол туршлага бол байхгүй. Тэгээд тэрэн дээр харахад Монгол улсын гадаад үрийн хэмжээ их байна, бага байна гэл ингээл маргаан даагуулсан асуудлууд байдаг. Бус улс орон өндөр байгаа юм чи манайх ч гэсэн ягаад өндөр болгож болохгүй гэж гээл зарим нь болохгүй гэд. Тэгээ энэний цаана судалгаа хийгээд харж байхад дотоодын нийт бүтээгдэхүүний нэг 40-с 45% байх нь тохиромжтой гэдэг нэг юм тоо гадаад үр тийм гадаад үр засгийн газрын гадаад үр. Тэгэхээр засгийн газрын гадаад үр нэмэгдэхээр улсын эдийн засаг өсдөг гэнэ. Тэгэхээр хувь хүнч бай компанич бас зээл авахд одоо эргэлтэн сайжраад өснө л гэсэн. Тэгээд тодорхой түвшинд хүрээд ингээд зогсчтой юм байна. Тэрнээсээ хэтрүүл ингээд үр ашиг нь багасаа. Тэгээд бүр тодорхой түвшинд хүрэхээр одоо дампуурлал ингэж хэлдэгтэй дампуурах хэмжээнд их очно. Тэгэхээр дампуурах хэмжээ нь бол тухайн BDD хийсэн тооцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцүү 100% байх юм бол маш их эрсдэлтэй. 45 буюу одоо тэрнийхээ тал дээр байхад бол хамгийн өндөр өгөөжийг одоо үр шимийн хамгийн сайн өгөх тийм хэмжээний гэж тооцоо гарч ирсэн. Хувь хүн дээр яг бол одоо ингэ сарын орлоготойгоо яг адилхан хэмжээний зээл авчвал тэр бас өрийн дарамтанд орж гин эрсдэлд орж гин гэж ойлгож болно тий. Тэгэхээр магадгүй сарын одоо миний одоо зээлийн төлбөр нэг 45% дотроо байхад үлдсэн мөнгөөрөө би ер нь бол амьдрчин гэдэг юм тооцоох нь шүү дээ. Гэтэл сарын төлбөрөө 100% ингээд нөгөө зээлэндээ өгчих юм бол би одоо хаагур юугаар амьдрах уу те хэдэн хоног айлаар явчих хоол идэх үү те. Тийм юм бол болохгүй. Нөгөө санхүүгийн зохицуулахаараа Монгол банкнаас чинь өр урлагийн харьцааг 45 55-ыг тавиад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зохицуултыг бас хувь хүний түвшинд хийгээд байгаа гэсэн санаал болчих чинь тийм үү? Тийм. Тэгэхээр ер нь бол энэ нөгөө зохицуулах байгууллагаас хийж байгаа энэ үр орлогын харьцаа гэдэг бол иргэдийг тухайн тэр өндөр дүнтэй санхүү эрсдлээс хамгаалах гэдэг. Яг хүмүүсийн хувьд нөгөө нэг зээл авах одоо орлогын хэмжээ багтай зээл авах хэрэгцээ шаардлага өндөр байгаа учраас энэ тоо хэмжээ жоохон өндөр байлгачихвал өнөөдөр нэг ч гэсэн юм илүү худалдаж авахгүй бол байна л гэсэн үг. Гэхдээ бас энийгээ тодорхой түвшинд барьж байгаа нь бол өөрийг нэрслээс хамгаалж байгаа ийм зохицуулт байна. Тэгэхээр бас энэ мэдээллийг үзэж байгаа хүмүүс төр би бас өмнө хичээл орж явахдаа бас нэг оюутнуудад хэлж байхад миний хичээлийн дараа таны хичээлийн дараа би ингээд зээлийн менежмент хийж үтсэн гэдэг нэг төгсөгч маань ярьж бүх зээлүүдээ жигсаасан чи барны 10 зээлтэй нэг жижиг том яг нээлттэй юу? Одоо авцсан байгаа тийм. Тэгээд тэр нь одоо нэг жижиг аппликейшны бас зээлүүд ээж болно. Тэгээд тэдрээгээ жигсааж үчээд ард нь хүүгийн жигсааж үтсэн гэнэ. Тэгээ ингээ хараад тэгээ аль зээлээ хаах вэ гэдэг тийм шийдвэр гаргасан байна. Тэг ер нь бол хамгийн одоо өртөг өндөртэй зээлүүдээ хаагаад тэгээ нэг томтой хідэн одоо гол зээлтэйгээ ингэж үлдсэн. Тэр нь бол бас их зүг болсон гэдэг. Яг л зээлийн менежмент хийж гэн тий. Тэр хувийн төвшөндөө хувийнхаа төвшөндөө менежмент хийж байгаа. Тэгэхээр ер нь бол бас нөгөө зээл нь сайн зүйл юм чинь гэдэг ахгүйгээр яг ийм тодорхой зорилго зориултай. Тэгээ бас тэрийг нэг хүмүүсийн хувьд ингэж жигсааж бичиж харахаар хүнд ер нь аль нь зөв бэ гэдэг те ийм шийдвэрт бол хүрдэг. Яг зээлийн тоо дээр бас би нэг дотроо юу байлаа? Судалгаа статистик харсан чинь дунджаар нэг хүнд 3.4 нээлттэй зээл байна гэнэ. Ер нь бол одоо насан туршсан буюу 18, 19-с дээш насны иргэн бүр дунджаар 3-4 зээлтэй. Гэхдээ яг дүн нь өөр байх албан тий. Магадгүй нэг ипотекийн зээл байгаа, нэг хэрэглээний зээл байгаа, нэг кредит карт байгаа ч гэдэг юм уу тий. Дүн нь өөр байгаа. Гэхдээ ер нь бол нэг хүнд ногдох зээлийн дансны тоо бол бас нэлээд өндөр санагдсан. Тий. Тэгэхээр зээлийн хувьд бол нөгөө зээлийн карттай байх нь иргэдийн хувьд бол бас нэг төрлийн санхүүгийн хамгаалалт бол болчихсон. Тэгээд ер нь бол анх зээлийн карт гарч ирж байхад бол хүмүүс бол нэг ач холбогдлыг нь сайн ойлгохгүй үр ашиггүй зүйлд бол зарцууллаа. За одоо харин зээлийн картны ач холбогдлыг нэлээд ойлгоод энэ бол яаралтай үед одоо богино хугацааны мөнгөний хомсдол үүсгэхэд ашиглах
ийм их усүр гээд хүмүүсээс нэлээд ойлголттой болчихдог. Тэгэхээр энэ зээлийн карттай байх. Тэгээд гадны улс орнуудад хэдэн зээлийн карттай вэ гэдгээр нь тэр хүний ер нь бол бас чамсаа тогтоогддог. Тэгэхээр олон банк тэр хүнд итгээд зээлийн карт өгж гинэ гэдэг нь энэ хүн бол санхүүгийн сахилга батал нэлээд өндөртэй сайн хүн байна гэдэг ийм ойлголтыг бол төрүүлнэ. Тэгээд бас энэ нөгөө эрсдэл санхүүгийн хичээлүүд зааж хахад нөгөө энэ санхүүгийн чадамж сайтай хүн гэдгийн цаана бол бас энэ зээлийн картны тоо гэдэг асуулт уялдаатай болж байгаа тийм. Тэгэхээр тэр олон зээлийн карта төлөлтөө зөв хийгээд санхүүгээ зөв удирдах явж байгаа юм санхүүгийн сайн харилцагч байна гэж бас үздэг. Тэгэхээр одоо санхүүгийн боловсралтай, эрүүл мэндийн анхаардаг, сахилга баттай, иргэн зээлдэгч гэж яриад байна шүү дээ. Тэгээ эрсдлэгээ тэгэхээр эрсдлийг бол нөгөө зээлийн оноогоор бас хэмжих тохиолдол байдаг. Тэгэхээр энэ зээлийн оноогоор яагаад заавал эрсдлийг хэмжих юм те, энэ ач холбогдол нь юу байх юм? Яг ард нь юу болно гэж ойлгож болох уу? Яг хөө дээхүү үед бол анхын нөгөө зээл олгохдоо тухайн хүнийг таньж мэдхийн тулд бас нэлээдгүй их цаг хугацаа нэг шаарддаг байсан. Хоёрдугаар нэгэнт л нөгөө шийдвэр гарч байгаа учраас бас хувь хүний субъектив нөлөө ордог. Жишээлбэл гоё сайхан хувцалцсан, гоё машинтай ингээд түрээд ирүүл энэ одоо ингээд сайн бизнес хийдэг хүн байна гэж харддаг ч юм те. Ер нь бас танил талын асуудал ууч яригдаж болно. Яг энэ зээл олголтын дээр бол тэр хүний яг үндсэн тэр цаад юм биш. Хувь хүний субъектив нөлөө ороод тухайн хүнийг нэг бол хит өндрөөр эсвэл сайн хүний хит доогуур унлчих ийм асуудлууд байсан учраас ер нь энэ зээлийн оноо гэдэг зүйл бол гарч ирсэн. Тэгэхээр энэ бол анхны зорилго нь юу байсан бэ гэхээр санхүүгийн байгууллагууд зээл болгохдоо тухайн харилцагчаа хувь хүний субъектив нөлөөгүйгээр таньж мэдэх. Дээрээс нь маш хурдан таньж мэдэх боломжтой. Одоо ер нь технологийн дэвшилж нэлээд гараад ирлээ. Өмнөхтэй харьцуулахад бид нэр зээлийг бол маш хурдан хугацаанд тэгээ нэг коноптараа л авч яана гэдэг чинь. Тэгэхээр энэний цаана юу явж байгаа вэ гэхээр таныг маш хурдтай таниад за энэ хүн болвол ийм хэмжээний зээл авах боломжтой сайн зээлдэгч байна. Эсвэл энэ боломжгүй жоохон тааруу зээлдэгч байна гэдэг маш хурдан хугацаанд ингээд таньж. Тэгэхээр энэ нөгөө зээл олгож байгаа байгууллага талаас нь нэлээд ийм ач холбогдолтой байсан. Тэгсэн чинь дараа нь энэ нь бол эргээд нөгөө зээлдэгчдийг одоо хүмүүжүүлж хэлсэн гэх юм уу. Жишээлбэл зээл авахын тулд эсвэл арай бага хүүтэй зээл авахын тулд тэр хүн оноогоо өндөрсгөх юм хэрэгцээ гараад ирж байна. Одоо мотивацтай болоод байна шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө зээлийн онооны систем маань анх нөгөө зээл олгоход нөгөө байгууллагыг богино хугацаанд одоо зээлийн шийдвэр зөв гаргахад нөлөөлжсэн бол эргээд тухайн хүний санхүүгийн боловсролыг дээшлүүлэх. Тэгэхээр манай улсад одоо FICA оноо нэвтрснээс хойш хүмүүс ямар ч гэсэн зээлийн оноотой байдаг гэдгийг мэдээд за би сайн хүн гэж хэлэх эсвэл би хэдэн оноотой гэж хэлэх бол ялгаатай. Тэгээд одоо нөгөө оноо нь жоохон дээшлдэг ч юм уу те эсвэл доошлжүүлэх хөө юу болж вэ те ягаад миний энэ оноо хөдөлж юу гэдээ бас хүмүүс энэний араас анхаардаг сонирхоод. Тэгэхээр магадгүй одоо энэ нөгөө зээлийн оноо гэдэг нь бол тухайн хүний санхүүгийн сахилга бат хариуцлагыг илэрхийлж байгаа. Дийлэнх нь бол нөгөө зээлийн туршлага тий нөгөө хугацаанд зээлээ төлж ирсэн үү гэдэг ийм мэдээлэл төр үндэслэж байгаа учраас бусад шийдвэр гаргалтанд ч гэсэн хүмүүс энэ оноог ашиглах юм боломжтой. Магадгүй одоо яг өөр газрууд ашиглаж байгаа хэсгийг нь бол мэдэхгүй байна л тий. Магадгүй ажлын ярилцлаганд авахтаач үед юм уу тий эсвэл визний ярилцлаганд ороход ч юм. Ер нь л зүгээр тэр хүн ингээд сахилга баттай юу яг цаг хугацаанд байж чаддгүй хариуцлагатай юу гэдгийг нь илэрхийлэх бүр тийм өргөн хүрээнд хүртэл бас энэ тоо бид нарыг бол илэрхийлэх гэдэг нь тийм боломжтой. Америкт болохоор яг нөө зээлийн онооч нэлээд зах зээлд нэвтэрсэн маш олон жил ашиглагдаж байгаа болохоор ганцхан банк санхүүгийн салбар гэхгүй бусад салбарууд руу халиад орцсон байгаа байхгүй тийм. Жишээлбэл байр түрээслэхэд заавал оноог нь хардаг ч юм уу тийм. Эсвэл одоо ямар нэгэн төрийн үйлчилгээ халамж ингээд өөр салбарууд нь дандаа ингээ уягдсан байдаг. Тэрийг хүмүүс нь хүлээн зөвшөөрсөн. Дээрээс нь байнга оноогоо одоо харж халамжилж яадаг гэх юм уу те. Яавал муудах уу гэдгийг мэддэг, яавал сайжрах уу гэдгийг мэддэг. Буюу өөрийнхөө санхүүг удирдах нэг тийм суурь ойлголттой тэрнийхээ дагуу бас хичээл зүтгэл чармаалт гаргадаг тийм зан төлөв тогтцсон байна гэж би бол анзаараадсан байхгүй. Тэр яг одоо зээлийн оноогоо сайжруулахад одоо залуу одоо шинэ залуу төгс жоо одоо ихтэй сургууль төгсөөд ингээ ажиллаар гарч байгаа юмсан ерөөхдөө нэг гараанаас эхэлж. Тэгээд тэр хүмүүс маань одоо төлбөр тооцоогоо цаг хугацаанд хийж чадж гин үгүй юу гэдгээс тэр хүмүүсийн одоо явах шаардлага бол ялгаа нь гараад ирнэ. Тэгэхээр яг бүх зүйлийг хариуцлагатай сайн хийгээд ингээд явж исэн хүмүүсийн хувьд дараа нь
зээл авдагч бай тий. Бусад одоо янз бүрийн зүйл би ингээ хариуцлагатай байсан шүү гэдгийг нотлоод харуулчих боломжтой нэг зүйл нь бол энэ зээл явна. Зээл явна болчиход байна тий. За түрүүнээс хойш хоёлаа өр орлогын харьцаа, хадгаламжийн чухал тий. Хадгаламж хийх алтан дүрм өрийн дарамтгай сэдвүүдээс ярьлаа. Тэгээ ер нь үзэгчдээс мань ер нь одоо энэ мэдээллүүдээс юунаас нэхлэх вэ? Хамгийн ихний хэрэгжүүлэх ч юм уу те хийх алхам нь юу ах вэ гэх юм бол та ямар зөвлөгөө өгөх вэ? Яг одоо дараалтайгаар эхний ээлжинд энийхийг хоёр дахь ээлжинд гээд хэрэгжүүлэхээр шууд аваад хэрэгжүүлэхээр алхмууд нь юу ач болох вэ? За нэг гурван зүйл бодогдож байна. За хамгийн ихний зүйл бол нөхцөл байдлаа уншлах гэж нэрлэдэг. Тэгээ одоо таны санхүүгийн нөхцөл байдал ч ямар юм бэ? Одоо би жишээлбэл халуулж байгаа бол хэдэн градус халуураад байгаа юм бэ гэдгийг ихний ээлжинд мэдэх хэрэгтэй тий. Тэгэхээр хэмжилт хийж үзэх хэрэгтэй. Тэгэхээр иргэдийн хувьд бас нөгөө сүүлийн үед бас хүмүүст нэлээд бас одоо өрхийн санхүүгээ хөтэлдэг болж тэгэхээр орлогоудаа бүгдийг жигсааж бичнэ. Хамгийн энэ дээр нэг хэлмээр байдаг зүйл маань юу вэ гэхээр хідэн орлогын их усүртэй байд. Хідэн төгрөг олсон бол дараагийн асуудал. Хамгийн чухал нь хэдэн орлогын их усүртэй вэ? За би нэгдүгээрт нь одоо эсвэл манай өрхийн хувьд гэж болно тийм нэгдүгээрт нь хоёрдугаарт нь гуравдугаарт нь тэгээд эдгээр ийм ялгаатай орлогын их усүр байвал их зүгээр гэдэг. Тэгээд тэгвэл бас хэдэн төрлийн орлоготой байвал зүгээр гэдэг асуулт нэлээд гарч ирдэг. Тэгээ би энэ дээр орлогоо солонгоруулах хэрэгтэй гэдэг одоо доор хайж яах нь тийм Монгол улс дээр орлогоо солонгоруулъя гэдэг бодлого барьсан. Тэгээ тэр бол надад ер нь их зүг санагддаг. Тэгээ доор хайж л 7 төрлийн орлогын их усүртэй баймаар байгаа. За одоо их олон биш шүү тий. За тэгвэл яаж 7 болох вэ гэх хүмүүсээс асууж байгаа юм л. Тэгэхээр цалингийн орлого байна. За тэгээд өөрийнхөө одоо онцлог, мэдлэг, ур чадвар хүн болгоно ингээд өөр өөр ингэсэн юм онцлог, мэдлэг, ур чадварууд байж болно. Эсвэл байхгүй бол хөгжүүлж болно. Тэгээд тэрэн дээр бас байж болно. Тэгээд миний хувьд бас сурах бичиг гаргаж ирсэн. Тэгээд интер номд аваач хийж ингээд нөгөө номоо зардаг. Тэгээд үнэтэй биш байсан л та. Тэгээд номоо зараад нэг 5 ном зарагдахаар нь очиж очирлж мөнгө авдаг байсан. Нэлээд их. Тэгэхээр энэ бас нэг орлогын их нэг их өсөрлөгчтэй тий. Тэгээд би тэнд ингээ очирлоо зогсож байсан. Миний өмнө нэг настай хүн зогсож байсан л та. Тэгээд тэр хүн болохоор юм хүүхдийн ном хийдэм бэ. Тэгээд нөгөө будтай эсвэл үлгэрийн гэдэг янз байдаг. Тэгээ би миний ном бол маш цөөхөн зарагдаж байгаа байхгүй. Санхүүгийн байгууллагын эрсдлийн удирдлага гэдэг нэртэй ном 5 ширхэг нэг сард зарагдчихэ. Нөгөө хүн бол 100-200 ном зарсан гэд одоо миний мөнгө тоолоод авчаа. Гэтэ нэлээд хэдэн жилийн өмнөх жишээгээ ярьж байна л та. Тэгэхэд би юу гэж бодсон бэ гэхээр хэрвээ би яг ингээд нөгөө надад би одоо үндсэн энэ ажлаа хийхээ боллоо гэж бодоход би нэгэн ном гаргасан туршлагатай юм чинь хүүхдийн ном гаргаад тэр нь илүү хэрэгэлттэй зарагдаж болох юм биш үү гэдэг тийм бодол бол төрж ирсэн. Магадгүй одоо тэтгэврт гарсан хойно хийх ажиллагаа болсон хойно би яг нь хүүхдэд зориулсан янз бүрийн ном гаргаад тэгээд энэ төр ном дээр зараад мөнгө авах нь шүү дээ. Тэгэхээр ер нь энэ нөгөө өөрийнхөө одоо сонирхол ур чадвараа ашиглаад ямар орлогыг өсвөртэй хийж болох вэ гэдэг юм ба. За хадгаламжийн үеийн орлого гэдэг юм байж болно. Эсвэл үнцаас хөрөнгөний зах зээл дээрээс байж болж байна. За зарим хүмүүс бас нөгөө үл хөдлөх хөрөнгө түрээсээр байж болж байна. За зарим тохиолдолд монголчуудын хувьд бас нэг онлайнаар юм оруулж ирээ зарахдаг арилжааны шинж чанартай бараа бүтээгдэхүүн зарах гэдэг юм байж болж байна. Тэгээ би бас энэ орлогын төрлүүдээ жигсаагаад бичиж байхдаа нэг юмыг анзаарсан. Буцаалтын орлого гэдэг бас орлогын төрлөө байна тий. Нөөтийн буцаалт гэж байна, кэшбэк гэж байна тий. Янз бүрийн буцаалтын орлого гэдэг зүйлийг харсан. За тэгээ бас валютад бас зарим мөнгөө байршуулах байдлаар гэдэг юм уу. Ер нь ингээд жагсаалт хийгээд ингээ орлогын төрлүүдэд жагсааж бичээд тэрийг 12 сараар нь хараад тэгээд өмнөх 2 жилээ ч юм уу ингээд хараад 2 3 жилийн орлогоо хараад хүн сууж байхад би яах вэ гэдэг нь ингээд гараад ирнэ. Түрүүн би бас ярьжсэн нөгөө нэг төслийн удирдлагаар сурсан гэдэг. Гэтэл би чинь зөвхөн санхүү эрсдлэл гэдээ яваад байсан. Гэтэл миний энэ маань ингээд дутагтаад байгаа юм байна. Дахиад одоо юм төслөөр сурчвал энэ бас өөр нэг мэдлэг өөр чадвар болоод нөгөө хорлохын төлөвийг нэмэгдүүлэх ийм боломж юм байна. Тэгэхээр ер нь тэр нөгөө орлогынхаа бүтцийг хараад хүн өөрөө сурч хөгжих одоо ур чадвараа нэмэгдүүлэх сэтэл нь бол тэндээсээ гараад ирнэ гэж хэлж. Тэр орлого юм байна. За дараагийн нэг анхаарах юм нь болохоор зардлын төрлүүд байна. Хэдэн дөрөв зарцуулах нь нэг чухал биш ээ. Зарцуулна энэ хүний хэрэглээ байгаа учраас. Тэгэхээр зардлуудаа бас ангилах нь тий. Тэгэхээр зардлын хэдэн ангилал үүсэх вэ гэдгээ өөрөө бас ингээд бодож үзэж байгаа. Чухал зардлуудаа ингээд бүлэглэж тавиад чухал бишийг нь бол яг би бусад гээд ингээд
хөтөлбөртэй багтдаг. За тэгээд энэ зардлын төрлүүд байна. Тэгээд цаана цэвэр мөнгө урсгал гэж үлддэг нь шүү дээ. Эрэг гарч болно зардлаасаа тийм. Эрэг гарч болно. Тухайн сараар сөрөг болж болно. Гэхдээ тэр нь өмнөх сараасаа хэрэгэлсэн байж болно. Тэр ерөнхийдөө энэ эрэг сөрөг мөнгө урсгал. Тэгээд тэрний доор би хэдийг нь хуримтлалтай хийж чадсан бэ гэдгээ ингээд хараад явах. Тэгэхээр хамгийн ихний зүйл бол онцлогоо буюу та яг одоо хэдийн хэмжээний орлоготой, хэдийн хэмжээний зардалтай, миний хэрэглээ орлогын хандлага ямар юм гэдгээ ингээ харах нь нэг номерын асуудал. Энийг хэр удаан хугацаанд явах вэ? Одоо нэг сард одооны байгаа snapshot гэдэг шиг те нэг сараа харахад хангалттай юу? Хэдэн сар мөлий одоо тогтмол шин чанартай байгаа эсхийг харах уу? Ер нь хэр удаан хугацаанд хөтлөл зүгээр гэж бодож байна та? Энийг миний өөрийн хувийн туршлагаар бол сардаа нэг удаа хөтлөж хэрэгтэй. Тэгээд сардаа нэг удаа миний хувьд болохоор нөгөө банкны юугаа хараад банкны хуулгуудаа хараад за нэг 2 3 данс мэдээж байгаа тий орсон гарсан янз. Тэгээд энийг хараад орлогоо би бол ингээ бүгдийг бичдэг. Зардлуудаа бол яг зарим нэгэ багцлаад бичих тохиолдол бол байдаг. Тэгээд яг ингээд нөгөө дансны хуулгааг гүйлгээ явж байхад бас нэг зүйл анзаарах гэсэн хаяа бид нэр ингээ онлайнаар юм худалдаж авах ч юм уу subscription хийх ч юм ингээ мартах ийм тохиолдлууд бол байдаг. Тэгэхээр энэ ер нь ингээ сардаа нэг удаа гүйлгээ харчих нь бол хяналт болчдөг. Миний хувьд нэг 3 сар нэг аппликейшнийг аваад байгаагаа мэдхгүй нэг 100-100-аад мянган төгрөгийг ингээд алдцсан явж исэн. Тэгэхээр ер нь нэг сардаа нэг удаадаа ингээд хийж хэрэгтэй. Хоёрдугаар зүйл нь нэг зүйл нь юу вэ гэхээр энийг ийм Excel sheet дээр хийчихвэл зүгээр. Дэвтэр дээр хөтлөхөөр нөө нэмж хасах үйлдэл нэг их цаг авдаг. Ингээ харьцуулах боломж олгох. Тэгэхээр тийм Excel sheet гаргаад нэг сараа ингээд бүглөөд харьцуул. Тэгээд бас тэрийгэ жилийн үр дүнгууд гэдэг компани нөгөө нэг санхүүгийн тайлбарлал орохоор 2023 он 24 он 5 он гэд өссөн буурсан гэд гол юм ашиг мушиг графикаар харуулцдаг шиг зөвхөн өөрийгөө тгээ харуул. Тэгээ тэндээс бас юу төрдөг вэ гэхээр би чадсан байна. Ахигласан байна, гаргасан байна, тэгээ өсөлт авчирсан байна гэдэг ийм одоо мотивашн бас тэндээс авч бол тэгээ зарлаа тань чадсан байна. Эсвэл орлогоо нэмэгдүүлж чадаж орлогын өсөлтийн хувь маань өндөр байна гэдэг ийм зүйлийг бол харах боломжтой. Тэгэхээр энийг харахаар яг л нөгөө нэг хувь хүний хувьд л санхүүгийн тайлан гаргаж чаддаг юм болох гэдэг тийм. Тэгэх юм бол одоо танд зөвлөх хамгийн зүйл маань бол энэ бүртгэлээс эхлэе чи хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй гэдэг үг байдаг. Тэгэхээр хэмжилтээ хийгээд үзээрэй гэсэн. Хоёрдугаар нэг анхаарах зүйл нь болохоор төлөвлөгөө. За орлогоо нэмэгдүүлэх гэдэг ийм зорилго. За эсвэл зардлаа таны гэдэг ийм одоо зорилго тавих хэсэг байгаад тийм. Гуравдугаар нэг зүйл нь болохоор тасралтгүй хяналт гэж хэлдэг. Одоо нэг тууштай байдал. Одоо эхний 1-2-3 сартаа бүртгэж чам мартчихдаг ч юм уу хайчдаг ч юм. Тэгэхээр ямар нэг зүйл чи ингээд тасраад ирэхээр таны нөгөө гоё мөрөөдчихсэн, зорж исэн тэр юмд хүрэхэд жоохон саад болбол тий. Тэгэхээр өөртөө нэг зорилго тавьжлаа бол та одоо 10 жилийн дараа таны хүүхэд их сургуульд ороод та хамгийн мундаг сургуульд хүүхдээ явуулнаа гэж боддог тийм гоё мөрөөдөлтэй байгаа бол энэ сар болгоны одоо санхүүгийнхаа хувийн санхүүгийн тайланг хараад чадж гин болж гин алдчихлаа гэдгээд дор нь мэдээд ингээд сайжруулах. Тэгэхээр тууштай байдал, тасралтгүй хяналт гэж ингэж хамгийн сүүлийн үе шүү дээ бас нэрлэж байна. Тэгэхээр яг л аж ахуйн нэгж байгуулах шиг л болох гэдэг тийм. Аж ахуйн нэгж байгуулах тайлангаа гаргаал хөтлөө тийм. Арга хэмжээ аваа явдаг. Тэр шиг л хувь бас тийм одоо сахилбаттайгаар аргачлалтайгаар явах болчиход байна тийм. Ингээд өнөөдрийн Сайн Скор подкастын маань хамгийн анхны дугаарт хүрэлцэн ирсэн мөнхцөө багштай маш их баярлалаа. За тэгээд та бүхний ажилд цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Тэгэхээр олон нийтийн санхүүгийн боловсролыг дэвшлүүлэх чиглэлд бас үнэтэй хувь нэмэр оруулнаа гэж итгэж байна. Маш их баярлалаа. Ингээд зочид та бүхэнтэй дараагийн дугаараараа дахин уулзъя. Баярлалаа.